Уулзч байна. Та бүхэнтэй ойрд ингэж уулзаагүй дахин уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд бидний өнөөдрийн сэдэв бол мөнгө бит хоёр ингээд маш сүрхий сонсогдож байгаа байх. За. За ер нь бол хүн болгон агшин тутамд ямар нэгэн юмтай болохыг хүсэж яадаг те. Би ч гэсэн яг энэ мөчөд юутай ч юм болохыг хүсэж байгаа. Та ч гэсэн адилхан тийм байгаа ах гэж бодож байна. Ерөөсөө энэ орчинд амьдарч байгаа хүн болгон хүнээс гадна ерөөсөө л амьтан болгон сэтгэлтэн болгон ямар нэгэн юмтай болохыг хүсэж байгаа. За тэгээд Януш Васильковский гэдэг нэг сэтгэгч хүн байдаг. За тэр хүний хэлсэн үгийг би энд хэлмээр байна. Юу гэж хэлсэн бэ гэвэл бид нар мэдээж бүх юмтай болохыг хүсэж байдаг. Гэхдээ нэгэн зэрэг бүх юмтай болж чадахгүй учраас хамгийн багаас нь эхлэе. Мөнгөтэй болохоос эхлэе гэж хэлсэн байдаг. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ зорилгоо эргэж хараад бидний зорилго ямар ч байсан ч гэсэн бидний туйлын зорилго мөнгө биш байсан ч гэсэн мөнгөтэй холбоотой ямар нэгэн зүйл биш байсан ч гэсэн бид нар өнөөдөр мөнгөтэй ямар харилцаатай юм бэ гэдгээ эргэн харцгаая гэж би санал тавих гэсэн. Яагаад гэх юм бол мөнгөтэй харилцаж байгаа энэ харилцаа бусад бүх харилцааны үндсэнд байж байдаг. Бид нар магадгүй мөнгө надад нэх гол биш ээ. Би одоо гэгэрхийг хүсэж байгаа. Би оюун санааны амьдралыг сонгосон хүн гэдэг ч юм уу. Миний амьдралд одоо мөнгө ерөөсөн хамгийн гол зүйл биш ээ гэж өөрөө бодож исэн ч гэсэн гэж одоо тэрэндээ итгэжсэн ч гэсэн энэ мөнгөний харилцаа бүх харилцааны үндсэнд байж идэг юм байна. За тэгээд одоо уулаасаа яавал баян болох вэ? Яавал мөнгөтэй болох вэ гэж амтаа бүхэн ярьж гин. Одоо номын дэлгүүрүүд дээр хамгийн их борлогдож байгаа ном бол уулаасаа л энэ сэдвээр байгаа. Одоо хүмүүсийн ярилцж байгаа, хоорондоо харилцаж байгаа, хайр сэтгэлийн, дотны, албаны бүхэл харилцааны уг үндсэнд мөнгө байгаа. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Бүгдээрээ яавал баян болох вэ гэдгийг нэг нь сурахыг оролдож, нөгөөх нь заахыг оролдож ингэж байгаа. За тэгвэл Хенри Форд одоо дэлхийн толгой баячуудын нэг те бас яг ингэж хэлсэн байдаг. Уулаасаа мөнгөтэй болох талаар хүн болгон ярьдаг. За хүн болгон уулаасаа мөнгө олж чаддаг. За би тэгвэл та нарт яавал мөнгөгүй байх вэ? Яавал мөнгийг олж болдгүй вэ гэдэг нэг аргыг зааж өгье. Хэрвээ та мөнгөний араас улаарын хөөцөлдөх юм бол баталгаатайгаар мөнгөгүй болно. Мөнгө олж чадахгүй. Мөнгийг ганцхан тохиолдолд хийж чаддаг. Итгэл үнэмшлэр гэж хэлсэн байдаг. За тэгэхээр зэрэг энэ итгэл үнэмшил бол би мөнгөтэй болж чаднаа, би баян болж чадна, би үн цэнтэй, би баялагийг бүтээж чадна гэдэг ч юм уу те олон янзын итгэл үнэмшил байгаа. Энэ бүхний хамгийн гол өгт нь байдаг одоо суур дэвсгэр итгэл үнэмшил бол уулаасаа би баян гэдэг итгэл үнэмшил байгаа. За та нар маань бүгдээрээ мэдэх бах те дэлхийн одоо энэ алдартай хүмүүс, баян хүмүүс бүгдээрээ баян чигээрээ төрчгөөгүй янз бүрийн нөхцөл байдалд, янз бүрийн гэр бүлд өссөн, янз бүрийн бага нас, залуу насыг туулж өнгөрөөсөн байдаг. Тэр хүмүүс бүгдээрэнд нь байдаг нэг зүйлтэй бүгдээрэнд нь байдаг ерөнхий нэг зүйл юу вэ гэвэл тэд нар бүгдээрээ өөрснийхөө баян гэдэгт итгэдэг байсан. Би яг одоогийн байдлаар мөнгөгүй байж болно. Гэхдээ хизээ нэгэн цагт би баян болно гэдэгт итгэдэг байсан. За тэгэхээр энэ итгэл үнэмшлийг мэдээж агаараас авчдаггүй. Энийг одоо ямар нэгэн ховсоор ч юм уу гів гинт би болгочдаггүй юм байгаа юм. Тэгэхээр зэрэг би та бүхэнд одоо санал тавих гэж байна. Өнөөдөр бид нар өөрийгөө юу ч гэж үнэлж болно. Мөнгө надад нэх гол биш ээ. Би мөнгнөөс хамааралтай биш. Мөнгө өөрөө сайн зүйл биш. Мөнгө муу, мөнгөтэй байх нь ерөөсөө хамгийн чухал биш гэдэг ч юм уу. Бидний итгэл үнэмшил ямар ч байж болно. Тэгвэл энийг бүгдээрээ эргэн харцгаая. Та ер нь мөнгөнд яаж ханддаг хүн юм бэ? Таны амьдралд мөнгө хэр зэрэг одоо чухал ач холбогдолтой юм бэ? Та өнөөдөр мөнгөтэй юу? Та байгаа мөнгнөөсөө сэтгэлийн таашаал ханал авч амсаж чадж байгаа юу? Хэрвээ та мөнгөтэй болохыг хүсээд тэгсэн мөртлөө мөнгөгүй байгаа л юунаас болж байгаа юм бол гэдэг зүйлсийг цөмөрөө ингээд эргэн харъя гэж бодож байна. За өнөөдрөөс эхлээд би нэг асуулт хариултын давлгаа өрнүүлэх гэж байгаа юм. За өнөөдрийн эхний асуулт бол мөнгө ер нь ямар хүчтэй юм бэ? Мөнгө ямар хүчтэй юм бэ гэдэг асуулт. За би одоо энэ лайв бичлэгээ дууссаны дараагаар шууд постоо тавина. За өнөөдрөөс эхлээд 7 өдөр болгон би мөнгөтэй холбоотой ямар нэг асуултыг тавина. 7 асуулт тавина. За тэгэхээр зэрэг ерөөсөн анхаарал хаана байна? Тэнд эрчим хүч бөөгнөрж яадаг те хоригдлогдож яадаг. За уулаасаа бид нар ямар сэдвийг сонирхож байна? Тэр зүйл эргээд бид нарыг сонирхож яадаг. Тэгэхээр зэрэг одоо юу гэж хэлмээр юм?
хэрвээ та мөнгийг сонирхож байвал мөнгө таныг сонирхно гэсэн үг. За тэгэхээр зэрэг ямар ч байсан энэ 7 хоногт бид нар мөнгөний талаар бодож үзээд мөнгийг сонирхох юм чинь мөнгө бид нарыг нэлээд сонирхох байхаа гэж бодож байна. За тэгээд энэ харилцаа маань 7 хоногийн дараа яаж үргэлжлэхийг харцгаа юу ч гэсэн энэ одоо мөнгөний тухай идэвхтэй бодож, ярилцаж, одоо толгойдоо тунгаан бясалгаж, янз бүрийн гаргалгаа гарах энэ хүмүүсийн одоо урсгалд нэгдэх юм бол таны одоо өөрийн чинь мөнгөний урсгалт ч гэсэн ямар нэгэн өөрчлөлт гарах байхаа гэж бодож байна. Тэгээд би түрүү одоо ихтгэл үнэмшлийн талаар ярьсан. Эргээд бас ихтгэл үнэмшлэр энэ яриагаа дуусгая гэж бодож байна. За та бидний одоо мөнгөнд хандж байгаа хандлага бас одоо зүгээр нэг одоо юу гэдэг чинь бид нар номноос уншаад гэдэг ч юм уу эсвэл зүгээр бидний тархилгаанд нэг хүн гинт суулгаад би болчоогүй олон одоо бидний дундаж нас бол 20 орчим 30 орчим байгаа байхаа гэж бодож байна. 10 эдтэй хүүхдүүд энэ бичлэгийг нэх үзээгүй байх. Тэгэхээр зэрэг бидний ихтгэл үнэмшил бол доотлол нь 20 хэдэн жил, дээдл нь одоо мэдгүй 50 60 жил ч юм уу тий байсан одоо төлөвшөж тогтсон ийм ихтгэл үнэмшил байгаа. За бид бүхэн одоо аав ээжээсээ хол тустай амьдардаг байж болно. Магадгүй бид нар аав ээжгээ таньдгүй байж болно. Олон янзын амьдралын учрлууд байдаг. Аавыгаа таньдгүй хүмүүс зөндөө байдаг. Ээж нь одоо төрөх үед нь эндсэн ч юм уу ийм хүмүүс ч гэсэн зөндөө байдаг. Гэхдээ тэрнээс үл хамааран тий өнөөдөр бид нар аав ээжтэйгээ хамт байна уугүй юу, аав ээжигээ би сайн мэдхүүгүй юу гэдгээс үл хамааран өнөөдөр бидний энэ бүтцэнд аав ээж маань үргэлж оршиж яадаг. Одоо би тэр нэг жишээг үргэлж ярьдаг далайн ус байлаа гэж бодъё те хязгааргүй их далай байлаа гэж бодоход тэр усны молекул болгон H2O гэж адилхан бүтцтэй байдаг. За тэрнтэй адилхан бидний одоо эс ширхэг болгонд аав дээр нэмэх нь ээж тэнцүү би гэсэн энэ одоо гурвалсан бүтэц одоо бидний бүх оршихуйд байж идэг. Энийг бид нар итгэнүүгүй юу, хүлээн зөвшөөрнүүгүй юу тэр ерөөсөө хамаагүй бидний энэ махан бие цогцост те физик биед тэр бүтэц байгаа бидний оюун санаа буюу бидний мэдээллийн санд ааваас ирсэн, ээжээс ирсэн, миний одоо өөрийн цаанаас өгөгдөл гэсэн энэ гурвалсан одоо холбоо үргэлж байж идэг. Тэгэхээр зэрэг энэ өнөөдөр биднэрт байгаа ихтгэл үнэмшлүүд тодорхой хэсэг нь уламжилж ирсэн байх магадлалтай одоо цаанаасаа гений өгдлөөр ирсэн байх магадлалтай. Тэгэхээр өнөөдөр би миний мөнгөнд хандж байгаа хандлагад хичнээн хувь нь яг миний өөрийн ихтгэл үнэмшил байна вэ? Хичнээн хувь нь одоо нийгмээс суулгасан одоо хүн төрөлхтнөөс ирсэн мэдээлэл вэ? Ямар хэсэг нь ээжээс ирсэн, ээжийн талынхнаас ирсэн, ямар хэсэг нь аавын талынхнаас ирсэн бэ гэдгийг бид нар нарийн харж үзсэн цагт өнөөдөр би яагаад мөнгөтэй байна, мөнгөгүй байна, эсвэл мөнгнөөсөө би яагаад таашаал авч ийн, авахгүй байна. Ер нь мөнгө миний хувьд юу юм бэ гэдэг асуултууд тодорч гарч ирэх юм байна. Тэрнээс биш зүгээр одоо баян болох тухай ном уншаад баяждагсан бол одоо энэ хорвогийн бичих хэсэгтээ бүх хүмүүс баян болох байлаа. Зүгээр одоо юу гэдгийг одоо ямар нэгэн те одоо богино хэмжээний хөтөлбөр ч юм уу сургалтанд суугаад эсвэл одоо нэг ховс хийлгээд ч юм уу мөнгнөөсөө таашаал аваад мөнгөтэй дээд зэргийн харилцаатай болчдөг байсан бол өнөөдөр бүгдээрээ л жаргалтай байх байлаа шүү дээ. Гэтэл тийм биш гэдгийг бид нар бүгдээрээ харж байна. За тэгэхээр зэрэг эдгээр асуултуудыг тодруулахын тулд энэ санал асуулгад та бүхэн идэвхтэй оролцоорой. Одоо мөнгө та хоёрын харилцаа, мөнгө та хоёр хоорондоо ямар одоо холбоотой юм бэ гэдгээ мэдхийн тулд өнөөдрийн эхний асуултанд Facebook болон Instagram-аар та бүхэн дуртай талбараараа хариулаарай. Идэвхтэй оролцоорой гэж би хэлмээр байна. Би та бүхний бүгднгийн хариултыг үзэн гэхдээ би хариулахгүй анхааралтай үзэх болно. За ингээд би энэ бичлэгээ дуусангуудаа пост тавина. Тэгээд энэ үзэж байгаа нэлээд хэдэн хүмүүс байх шиг байна. 250 орчим хүн. За тэр хүмүүс тэгээд өссөн хүмүүс нэтгэвтэй энэ санал асуулганд оролцоорой гэж хэлье. За ингээд баяртай удахгүй бас дараагийн бичлэгээрээ уулзъя. За оройг сайхан өнгөрөөгөөрэй.